Сайн байна уу? Yumeko Design компани дизайнер Марлмаа байна. Та бүхэнд өнөөдөр офсет танилцуулъя. За арцгаая. За бүгдээрээ манай лоббиний хэсэгт ирсэн байна. Ийшээ манай үйлдвэрийн бүс байгаа. Бүгдээрээ дэшээ гарч офсет танилцъя. Манай ажилчид тэнд хуруугаа уншилж өглөө бүртгэдэг байгаа цагаа. Хоёр давхарт хамгийн ихний хэсэг бол хурлын зал байгаа. Хурлын өрөөнд одоо манай ерөнхий инженер болон үйлдвэрийн дарга хоёр оролцож байна. За бүгдээрээ манай хурлын өрөөнд ороод ирсэн байна. За энд манай сагсан бөмбөгийн шилжин явах цом байрласан байна. Манай хурлын өрөөний агаар сэлгэлт бол их сайн. Дээрээс нь байгалийн гэрэл их сайн тусч өгдөг. За тэгээд ширээний хувьд гэх юм бол хагас зөөвөн хэлбэртэй бие бинийгээ харах бүрэн боломжтой. Хурлын процесс бол их сайн явагдах баруун боломжтой байгаа. За манай туг байрласан байна. Дээрээс нь шилэн хаантай байгаа. Энэ нь болохоор дотор болж байгаа процессыг шууд харах боломжтой. Мөн дуу тусгаарлах хаантай. Ингэснээр гадна орчин болон дотор орчингийн дуу чимээ хоорондоо сонсогдохгүй байх нөхцөлийг бүрдүүлж гисэн байгаамаа. За энд бас манай хамгаалтын хувцас хэрэгсэл хөлгөөтэй байна. За ингээд дараагийн өрөөнд орж танилцъя. За манай хурлын хэмжээний байгаа. Энд болохоор ариун цэврийн өрөө байгаа. Эрэгтэй эмэгтэйгээрээ. За бүгдээрээ ийшээ манай захиалагч нартай уулздаг хэсэгтэй танилцъя. За манай байгууллага нь 2013 оноос хойш үйл ажиллагаагаа явуулж байгаа. За нийт 100 гаруй ажиллаж албаагчдтай. За бид энд захиалагч нартайгаа уулзаж бараа материалын танилцуулга хийдэг байгаа. За бид Герман стандартыг эрхэмлэж ажилладаг. За энд бол дандаа Германы Hedek брендийн тоноглол болон Eger брендийн хавтангууд байгаа. За бүгдээрээ манай технологи өрөөдөө танилцъя. За бид энд болохоор захиалагч нартай зориулаад хамгийн сүүлийн үеийн тоног төхөөрөмжийг суйрлуулсан байгаа. За галтгооны өрөөнд айл гэрийн эзэгтэй бүртээ өөрсдийн хөдөлмөрийг хөнгөвчлсөн тийм орчин үеийн шийдлийг илүү их хүсэмжилж манайхаар үйлчлүүлдэг байгаа. Ер нь бол маад ханддаг байгаа. За тэгээд би та бүхэнд галтгооны өрөөнд суйрлагддаг тоног төхөөрөмжүүдээсээ танилцуулъя. За энд болохоор ихэвчлэн бидний тулгамдсан асуудал болсон угаалт орны дааталт шургуулга төлөвлөж өгснөөр илүү их нөгөө зай талбайгаа хэмнэх бөгөөд бас хэрэглэхэд илүү төхөмтэй болж өгч байгаа. За тэгээд дээрэс нь бас энэ давхар шургуулганы шийдэл нь болохоор илүү галтгоонд тохиромжтой бас хэрэглэхэд илүү хялбархан болж өгч байгаамаа. За энэ булангийн тоног болохоор хамгийн дээр цаана орсон зарим нэг зүйлсээ бидэхэд авахд аюу хэцүү байдаг. Энэ тоногийг хэрэглэснээрээ илүү хялбар. Яман хогийн савны шийдэл, хогийн сав энэс арай илүү өргөн зохиомжтой байх боломжтой. За тэгээд дээрэс нь болохоор талхны хэсэг байгаа. Багет, өндөр багетны хэсэг байна. За амтлагчны хоёр төрлийн шалгалга байна. За мөн булангийн хэсэгт болохоор энэ тоногийг санал болгож байгаа. Ингэснээрээ илүү зай талбай хэмнэн яг энэ хэсэгт бол илүү тохиромжтой болж өгч байгаа. За манай бас нэг чухал хэсэг бидэд П хэлбэрийн галтгоонд яг энэ хоёр талын хэсгийг яаж тохижуулах вэ гэдэг бол илүү толгойн өвчин болсон байдаг. За тэгэхэд энэ хаалга нь бол илүү их тохиромжтой байгаа ашиглахад. За мөн өргөх систем. За ингэснээрээ илүү их нөгөө зай талбайгаа хэмнэнсэн бас илүү цэнцгэр гоёмсог болж өгч байгаамаа. За бас нэг илүү сонирхолтой шийдэл бол галтгоонд энэ шийдэл илүү тохиромжтой байдаг. За энэний цаана бид нар махны машин ч юм уу те зарим нэгэн цахилгаан бараа бүтээгдэхүүнүүдэд суйрлуулад наанаас нь хаалгыг хийж өгөх юм бол цаана байгаа зүйлээ ийш тийш зөөвөрлөх шаардлагагүйгээр бас хэрэглэх боломжтой. За юм байна. Мөн хүнсний хуурай хөргөгчний шийдлийг хоёр төрлөөр та бүхэн танилцуулъя. За энэ бол шургуулганы хэлбэр байна. Давхар шургуулга бол энд байна.
За энэ шийдлийг сонгоснороо та цаана байгаа бүтээгдэхүүнүүдэд ухаж авах шаардлагагүйгээр наашин татаад илүү хялбархан аргаар авах боломжтой байгаа. За бүгдээрээ дараагийн өрөөнд орж танилцъя. За манай гүйцэтгэх захирлын өрөө байгаа. Одоо жоохон завхах шиг. За энэ болохоор манай инженер болон менежерүүдийн өрөө байна. Энд болохоор шинэ орж ирж байгаа төслүүдийн танилцуулга болон түнд хэрэглэгдэх бараа материалын сонголтууд явагддаг байгаа. За бүгдээрээ дараагийн өрөөнд оръё. За манай зураг тооцооллын албаныхан суудаг өрөө байна. Өдрийн мэнд. За бидний ажлын онцлогоос шалтгаалаад ажлынхаа байран дээр нэлээд удаан суух шаардлага үүсдэг. Тэрийгэ бодолцоод бид хэд хамгийн тав тухтай 50 байдлаар тохижуулсан байгаа. За манай зураг тооцооллын албанд 2 бүрэлдэхүүнээс бүрдэж ажилчднаа суудаг байгаа. Энэ хэсэгт нь болохоор тооцооллын инженерүүд сууж байгаа. За үлцэн хэсэгт нь дизайнерууд болон манай ахлах дизайнер албаны дарга суудаг байгаа. Энд миний суудаг ширээ байна. За тэгээд бид хэд өөрсдийн ажлыг хөнгөвчлөхийн тулд сүүлд ирсэн бараа материалынхаа үлдэгдлийг хянах самбар бэлдсэн байгаа. За мөн кофений хэсэгтээ. За эсрэг талын энэ самбарт болохоор бидгээд сарынхаа төлөвлөгөөг боловсруулдаг. Мөн өдөр тутмын айлуудынхаа чагсаалтыг гаргаж уулзах цагаа тавладаг байгаа. За бүгдээрээ дараагийн өрөөнд орж танилцъя. За энэ болохоор манай санхүү бүртгэлийн албаныхаа суудаг өрөө байгаа. За энэ өрөөний давуу тал нь болохоор байгалийн гэрлийн тусгал шууд орж ирдэг. Тэгээд дээрэс нь бас санхүүгийн холбоотой чухал бичиг баримтуудыг хадгалдаг учраас өндөр том таацандаа тулсан шкафаар бидгээд бас тооноглож тогтчулсан байгаа. За бүгдээрээ манай офисын өрөөнд хийгддэг шкафны талаар мэдээлэл тавьчихсан авчи. Ерөнхийдөө нөгөө нэг бидний нэг нийтлэг хувцсны нөгөө нэг ил задгаа өлөгдөг байдлыг бол манай компани ингэж шийдсэн байгаа. Ингээд харж байгаа бүгдээрээ. За дээрэс нь шилэн хаалганы бариулыг болохоор өөрөөсөө байхаар ингэж шийдсэн нь илүү нөгөө хэрэглээндээ тохиромжтой гэж үздэг байгаа. За тэгээ дээрэс нь энэ өрөөнд маань одоо байгууллагын дотоод санхүүтэй холбоотой тий хилцүүлэг яриа хилцүүлэг явагддаг учраас бас хамдаа дуу тусгаарлагч шийдэж өгсөн байгаа. За гэрэлний хувьд болохоор өндөр таазнаас доошоо унжсан байдалтай төлөвлөж өгсөн нь илүү нөгөө нэг компьютерийн одоо харааг бас одоо хараанд нөлөөлөх байдлыг бууруулах зорилготой байгаа. За бүгдээрээ дараагийн хэсэг буюу манай нөгөө нэг ажилчдын хоолны цаг болсон байна. Тэгээд хоолны өрөөтэй бас танилцъя. За бид манай цайны газар орж ирээд байна. За манай ажлын цагийн хуваар өглөө 7:30-аас орой 4:30 хооронд байдаг. Манайх нийт 100 гаруй ажиллаж байгаа албан хаагчдтай. За тэгээ бид өглөө ирээд хөнгөн цай болон сэндвич авдаг байгаа цайны газраас. За тэгээд өдөр 12-аас 1 хооронд цайндаа ороод манай орой ээлжийнхэн болохоор орой 6 цагийн үед ирж бас хоол иддэг байгаа. За тэгээ бүгдээрээ гараад манай гадна зохион байгуулалттай дахиад танилцъя. За бүгдээрээ гадна талбайн тогтчлолтой танилцъя. За манайхаа нийт 2 автомашины зогсоолтой үйлдвэрийн ажилчид манай арын талбайд машинаа байрлуулдаг. За энд болохоор 50 гаруй офисын ажилчдын автомашины зогсоолын талбай байна. За энд манай үйлчлүүлэгчид болон зочдын маань машинаа байрлуулдаг хэсэг байгаа. Мөн хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд зориулсан автомашины зогсоол бэлдсэн байгаа. За ингээд Олици гэмээний урилгаар Юмека дизайн тавилгын үйлдвэр нь өөрсдийн офисаа танилцууллаа. Надтай хамт байсан та бүхэнд маш их баярлалаа.